Хугацаа цэргийн албан татах, халах, чөлөөлөх, нөхөн хаалгах. Хугацаа цэргийн албан татах. Цэргийн жинхэнэ албан тухайн жил татах иргэний тоо, татлага явуулах ээлж хугацааг засгийн газар батлана. Монгол улсын иргэн 18-аас 25 насны эрэгтэйчүүдийг хугацаа цэргийн албан татна. Хугацаа цэргийн албан татагдах иргэнд цэргийн жинхэнэ албан татах тухайн цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ. Хугацаа цэргийн албан татагдах иргэний цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр цагийг аймаг нийслэлийн засаг даргын захирамжаар батлана. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр цагт цэрэг татлагын байр болон товлсон газарт ирсэн байх үүрэгтэй. Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн хүн дээр өвчлсөн 20 цэр тогтоогдсон гинтийн аюул осол тохиолдсноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт эмнэлгийн магадлалгаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тооцсон. Хугацаа цэрэг татлахын үед байнга оршин суугаа газараас өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлахын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй. Байгууллагын эрх бүхий албан тушаалдан ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлахын байранд эсвэл товлсон газар ирүүлэх үүрэг хүлээн. Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг аймаг нийслэлийн цэрэг татлахын байранд хүрэхэд шаардлагадах тээврийн хүнсний ба байрны зардлын тухай аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар цэргийн албан тэнцэн иргэнийг цэрэг татлахын байран дээр түр байрлуулах, хооллох, цэрэг татлахын байрнаас цэргийн анги хүрэх зардлыг хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал тус хариуцна. Гадаадд оршин суугаа Монгол улсын иргэнийг цэргийн жинхэнэ албан татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна. Цэрэг татлага явуулах тухай засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албан татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрлгүйгээр гадаадд зорчихыг хориглоно. Цэрэг татлагын товчоо. Цэргийн албаны ээлжид татлагыг эрхлэн явуулах цэрэг татлагын товчоог дарга, орлогч, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймаг нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалдан болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон ажилуулна. Цэрэг татлагын товчоо дараах үүрэг хүлээн. Засгийн газраас тогтоосон ээлж хугацаанд цэргийн татлагыг зохион байгуулах, цэргийн жинхэнэ албан татагдсан иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийх. Цэргийн албан тэнцсэн иргэнийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж цэргийн анги байгууллагад хуваарлах. Иргэнээс цэрэг татлагтай холбогдуулан гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх. Цэрэг татлагын товчоо иргэнийг энэ хуулийн 16-гийн 2 заасныг үндэслэн цэргийн жинхэнэ албан татхаас тухайн жил түр чөлөөлөх эрхтэй. Цэрэг татлагтай холбогдох асуудлыг товчооны гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Товчооны шийдвэрийн талаарх гомдол маргааныг аймаг нийслэлийн засаг дарга шийдвэрлэнэ. Аймаг нийслэл сум төргийн засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр тээврийн хэрэгслээр хангаж, дэмжлэг үзүүлэх албан тушаалтныг томилж ажилуулах үүрэгтэй. Хугацаа цэргийн албанаас түр чөлөөлөх, нөхөн хаалгах. Хугацаа цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдал, арга гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа цэргийн албанаас түр чөлөөлж болно. Хугацаа цэргийн алба хааж байхдаа гэмт хэрэг үлдэж хорих ял шийтгүүлсэн бол хугацаа цэргийн албанаас алба хаасан хугацаа харгалзахгүйгээр түр чөлөөлнө. Хугацаа цэргийн албанаас түр чөлөөлөх асуудлыг нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлалаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал шийдвэрлэнэ. Хугацаа цэргийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаа цэргийн алба хаагч энэ зүйлийн 14.1, 14.2 заасан шалтгаан арилмагц цэргийн албаны үлдсэн хугацааг нөхөн хаана. Хугацаа цэргийн албанаас халах. Энэ хуулийн 7-гийн 1 заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэнийг бэлтгэлээр халж, дайжилгааны бэлтгэл нөөцийн 1-р цэргийн бэлтгэл үүрэгтээр бүртгэнэ. Хугацаа цэргийн албаны хугацаа дуусахаас өмнө нийтээр халах шийдвэрийг улсын их хурал гаргана. Цэргийн алба үлгэр жишээгээр хааж байгаа хугацаа цэргийн алба хаагчийг хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлын саналыг үндэслэн цэргийн мэргэжлийн дээд удирдлагын даргын шийдвэрээр цэргийн албаны хугацаа дуусахаас 3 сарын өмнө бэлтгэлээр халж болно. Цэргийн албанаас халагдсан хугацаа цэргийн алба хаагчийн тээвэр, хоол, хүнс, байрны зардлыг аймаг нийслэл хүртэл хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал, сум, хорооны төв хүртэл аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар тус хариуцна. Хугацаанаас өмнө түр чөлөөлөгдсөн болон орон нутгийн чөлөөгөөр яваа хугацаа цэргийн алба хаагчийн орон нутагтаа очих буцах зарлыг цэргийн анги байгуулга олгоно. Хугацаа цэргийн гэрээ талб хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцсон.
50 цагт хугацаа зэргийн албан татхаас чөлөөлөх. Иргэнийг хугацаа зэргийн албаны цэрэг татлагаас дараах үндслээр чөлөөлнө. Эрүүл мэндийн байдлаар цэргийн албан тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон. Цэргийн дүүжүүлэх алба хааж байгаа болон хаасан. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1-2 дугаар зэрэг тогтоолгосон. Иргэнийг хугацаа зэргийн албаны ээлжид татлагаас дараах үндслээр тухайн жилд төр чөлөөлж болно. Ээлжид цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй. 60-аас дээш насны эцэгтэй, 55-аас дээш насны эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1-2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг эхтэй, эсвэл эцэг эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсхийг харгалзахгүйгээр. Сургуулийн өмнөх насны 2 буюу түүнээс дээш хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны 1 хүүхэдтэй. Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй 1-2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч дүүтэй. Хугацаа зэргийн албан татах иргэнийг хяналтын тоонд багтаагаагүй иргэнийг. Гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг. Энэ хуулийн 16-гийн 2 заасан үндслийг аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны засаг даргын тодорхойлолд төрсний болон үржилтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадлалыг үндслэн тогтооно.